Сэрүүн өхөл. Ойролцоо насны. Тэгээд бас бүгд өсгүй залуучууд чинь өгсөн хаанаа ялгагдахын аргагүй. Авь адилхан цонхийсэн цагаан болчихдаг юм билээ. Хөлтөгөө тонны гулууз мах шиг бие биеийг нь төшүүлэн босоогоор нь хураасан тэдний дундаас хэрэгтэй хүнээ таньж олно гэдэг тамны ажил байдаг шүү. Өвгөний ярианаас. Төдвийн үндсэн захиргаа Увс аймгийн Хяргас сум. Нийслэл хотноо ирж хариуцлагатай албаачсаар олон оныг илээж эцэст нь насны тэтгэвртэй гараад налаад суугаа нэгэн. Ой сайтай энэ хүний үзэж тулсан амьдралын түүхийг яриулж энэ тэрийг сонирхох зур. Байшинтын 7 дугаар дивизэд албагач байсан хэмээн цухас дурсан нь сонирхол татав. Яагаад гэвэл энэ дивизийн цэргүүд олноороо өвчилж өгсөн тухай Бүдэг Батг яриа сонсч байсан маань сэтгэлийн угт хорогдсоор нэлээдгүй хугацаа өнгөрсөн нь сая даруй сэрсэн хэрэг боллоо. Өвгөн ч энэ асуултыг маань цав хийтлүүлгэн авч хагас 100 жилийн турш сэтгэлдээ дээж эргэлзэж түтгэлзэж тал талаас нь шүүн тунгааж хөрсөн дүгнэлттэй эцэст нь бас л итгэж ядан явсан тухайгаа өгүүлв. Олон оны турш бусдад өлөөгүүлэн ганц сэтгэлдээ хадгална гэдэг үнэхээр хүнд байсан болоод ч тэрөө өвгөний яриа хаалт юугаад зад тавьсан их усан мэт хөөрч гүйтсэн бич гэсэн миний би хол газар сүргээ даган цогсон нялх унаг мэт сарвайтал цуцсан байж тэмдэглэснээ доор сэрүүлээ. Өвгөн төдвийн өгүүлсэн нь. Би 1935 онд нутгаасаа цэрэгт татагдаж Хэмтийн 7 дугаар дивизэд албагаалаа. 1936 оны 5 дугаар сард манай дивизийг Байшинт руу нүүлгэх шийд гарваа чимэн. Байшинт гэж нэг хийдийн л нэр юм билээ. Манай дивиз өргөө 3 толгойн уртгантай байрлалаа. Зун нь баруухантай лагерт гарлаа. Манай лагер өргөө 3 толгой 2-ын дунд баахан дэрсэн дунд шинхэн гаргасан 3 худаг байх. Хэн нь хизээ нэрснийг бүүмэд дээд талынхыг нь дарга нарын, дундхыг нь цэргийн, доод талынхыг нь барилгын худаг гин. Дивиз маань дөнгөж тогтсож эхэлсэн болохоор бид ил барилгын худагнаас ус авч түүхий тоосго цохиж байр байшингаа барина. Дарга нарын худагнаас дарга нар, цэргийн худагнаас цэргүүд ундааны ус аавна. Ер нь Байшинтын 7 дугаар дивиз гэдэг маань 19-р морьт их бууны моторчлсон хороо, зенитийн салаа, нисэх эскадрил, танк сэргүүцэх их бууны суман гэх мэт бие бүрэлдэхүүнтэй том дивиз байлаа шүү дээ. За тэгээд намар оройхон ч боллоо. Нэг их хүүтэн өдөр бид лагераа орхиж өвлийн байр руугаа нүүлээ. Байр гэдэг маань голоор нь хүн явах цай гаргасан уртаас урт байшин байсансан. Өрөө таслгаач гэж байхгүй. Манай 19-р хорооны тухайд бол нэг номын сантай түүний цаад талд 100-аад хүнтэй сургуулийн сум байдаг байв. Тэр шөнө цас ороод хонжээ. Босоод гэх жижүүрийн дуунаас халгаж хэвттэл дарга нар. Өнөөдөр гашуудлын өдөр сургалтанд гарахгүй. Яаралгүй ундаа угаад цуглар гэв. Хоолны дараа баруунтай байх улаан өдрийн өмнө цугларлаа. Армийн улс төрийн газрын дарга Дашчээ рүү Хэмтэд явж байгаад ослоор нас барсны улмаас ийм гашуудал зарласан юмсан ч. Энэ цуглааны үеэр дивизийн нийт цэргийн хэмжээг нүдэн багцаагаар тогтоож авлаа. Дараа нь Октябрийн баярын үеэр бас нэг жагсаал болоход хоёр дахь удаага сайн харж амжив. Тэр намар биднийг өвлийн байранда орохоос өмнө уг байрнаас зүүнтэй нэлээд хол газар 3-4 км болоо да. Бүх дивиз ихнийг жагсааж чад хоёр том нүх ухууллаа. Дагуу ухаа дээр зэрэгцээ хоёр нүхийг хөндлөн ухуулсан юм. Нэг нүх нь гэхэд уртаараа 5-6 м, өргөөшөө 3-4 м, гүнээрээ 3 м орчим л байсан баг. Би ч бас болоогүй. Нэг муу сэтэртэй, 1-р сумангийн тасгийн дарга, химийн мэрэгчлэн, ахлах холбоочин, зэвсэг түгээгч, арын албаныгээд салаан дарга захирагддгүй 6 зэрэгтэй байлаа. Ингээд байж байтал хүний санаанд оромгүй юм болов. 1936-аас 37 оны зааг өвлөөр эд хүүтнээр цэрэг яарч эхэллээ. Гинтхэн огцом халуурна. Зарим нь эмнэлэгт хүрч чадалгүй өхөн. Эмнэлэгт татсан нэг нь 3 хоногоос дээш наслана гэж байхгүй. Миний мэдлийн 6 цэрэг цовж увсаар өхөв. Дараа нэг өдөр миний ээлж болвоо хөөрхий. Өхгүй юмсан гэж мөнчих батсансан. 2 хоног байрандаа хөвцөн чинь болдоггүй. Ам хатна гэж жигтэйхэн. Шингийн им 10 литрийн баалантай ногоон дангаар өдөрт 2 уухтаж амны цангаа өрдөө гарахгүй. Нэг өдөр манай хорооны совлогч доглонд орж морь цэргээ хөтлөөд ирлээ. Өвчтэй цэргийг байранд байлгаж болохгүй. Эмнэлэгт аваачих гин. Морь тэрэгнээс нь жаахан сэжиглээд орд өвсгэрээ боож аваад үүрээ далахчихлаа. Эмнэлэг гэдэг үргэлж урт байшин
Ороод очлоо. Ханан нэл нус цэр, шалан шээс бас болсон үнэр танарч гэж тамтаггүй газар байлаа. Дөнгөж сая суларсан бололтой орон дээр хэвтгэн. Цээр хүрээд гоц дэвсгэрийг авч хайчхаад өөрийнхөөгөө дэвслээ. 2-3 цэргийн донд нэг жижиг шүүгээтэй түүн дээрээ төмпөнтэй мах овоолжээ. Халуурсан хүн чинь тэр их бараа махаар яах юм блээ дээ. Тэгсэн атлаа талах maaслахгүй. Уух юм том ховорхон төхүүлнэ. Өглөөд халуун эмчиж ерөнхий эмч тойвгоо үзлэг хийн. Өдөрт 3 удаа ганцхан төрлийн гялгар цагаан юм өгнө. Тэнд би яг 7 хонсон мөн ч аимшигтай юм үтсэндээ 7 хоногт хичнээн хүннийг өгөхийг үзвдээ. 7 дахь хоног дээр халууны шилээр 36 юм боломгц сугаараа хойш нь гаргаж хөндөй барьж байгаад өгчлөө. Өвдөх юм байна уу гэж байна. Үгүй гэлээ. Нуруу руу зохиж үтснэ гар гэж хэллээ. Тэгэхээр н дарга нарын байранд очоод хэвтчихлээ. Тэнд сүү махууж яаж игээд ларгалсан да. Имлэгт очоод их муудсан хүнийг тусгай гэрт оруулна. Зүүнээсээ эхэлж дугаарлсан 5 гэрийн 3 дахь гэрээс нь цааш гарч байсан хүн байхгүй. Имлэгт өвчтнийг анхаарч хайхрахгүй байна. Ингэж хэвтүүлж байгаад өхөөлөх нэ гэж Увс аймгийн өндөр хангаас умын харьяат канцлерийн бичээч Буян жаргалын Хуушаан гэдэг хүн дивизийн удирдлагад 3 удаа өргөдөл өгөөд ямар ч үр дүнд хүрэлгүй нас барсан да. Уух юм өгөөч гэж аягаа сарваан гууж байгаад ам тавьж байгаа хүн хичнээн өрөвдмөр байдаг гэж. Хүн ер нь янз янзаар л өгдөг юм бэлээ. Увс аймгийн зүүн хангаас умын харьяат Арднаас эдгэдэг цэрэг маш муудсан байлаа. Нэг өглөө тоймгоо өмч орж ирээд би чинь ямар байна гэж асуухад орны толгооноосоо зурж байгаад арайхийн босоод эргэх зураа ийм байна гэд хар тэнхээгээрээ тойвгоог нэг шааж аваад газар унав. Тойвгоо халаадныхаа цаанаас бууга авах гэж хараал тавин тэмтчих зур тэрбээр нас барчихсан байж үлээ. Хэрвээ азтай тохиолдол түшээгүй бол би ч бас үхэх байсан байх. Манад үе гуйлаа хөгжмтэй бүжиг болно. Гэтэл тэнд танилцаж 2-3 удаа бүжгэлсэн бүдүү улаан хүүхэн маань манай хорооны эмчээ авгаа совлогч хүн байсан юмсан ч тэр бүсгүй уух юм ойр ойрхон залхуулж эмнэлгээс гараад дарга нарын байранд хэвтэж байхдаж ээлжгүй өдрөө эргэж тойрдогсон. Ингэж л азар үхлийн савраас мултарсан юм. Бусад цэргүүдэд ч гэсэн ийм халамж асаргаа байсан бол хичнээн аавын хүү амьд үлдэх байсан бол гэж бодхоос одоо ч харамсах сэтгэл төрдөг юм. Гэхдээ эмнэлэгт хүн зарчилж өгөх бол юу ч биш байсныг одоо өгүүлээ. Аимшигтай юм дараа нь болдог байгаа. Нас барсан цэргүүдийг чармаа шалдан гар үлийг нь номхон команд авсан мэт шулуун болгон хөлдөөн. Яг л хоньны гулууц мах шиг ойролцоо насны тэгээд бас бүгд өсгүй залуучууд чинь өгсөн хоноо ялгагдахын аргагүй. Ав адилхан цонхисэн царайтай цагаан юмнууд болчихдог юм бэлээ. Хөлтөөгөөд хоньны гулууц мах шиг бие биеийг нь төшүүлэн босоогоор нь хураасан. Тэдний дундаас хэрэгтэй хүнээ таньж олно гэдэг тамийн ажил байдаг шүү. Хэн нэгэн талийг ачийг оршуулахаар очиход тусгай дэвтэр дээрээс нэрийг нь олж Бирка номер төд гэж хэлнэ. Ингээд л Берцентэн байранд босоогоор игнүүлэн хураасан өгтөл дунд ороод ирж гарна да. Манай тасгийн цэргүүд нас барахад бүгдийг нь би аваачиж оршуулсан. Оршуулагч гэжтэй хайсан. 5-ыг нь яг таньж оршуулсан. 6 дахьыг нь ирээд олдохгүй болохоор нь өөр нэг өгтөл аваачаад хайчихж үлээ. Бодвол тэр нөхрийг маань урд нь бас л өөр хүний оронд аваачаад хайчихсан байх. За тэгээд хамгийн аимшигтай юм гэвэл нас барсан хүмүүсийг бид нараар намар ухуулсан 2 нөхөнд аваачиж хайсан явдал юм. Өөр нь өөрийнх нь нөхийг ухууллаа гэсэн үг шүү дээ. Намайг тасгийнхаа сүүлчийн цэргийг аваачиж хаяхад нүх дүүрэх төгсөн байсан. Ер нь цэрэг ингэж бөөнөр хярахад сэжигтэй юм хэдгэд байсан. Тухайлбал дарга нар тэдний ар гэрээс нэг ч хүн өвдөөгүй. Зөвхөн цэргийн худаг руу англи давс хийсэн байсан гэж дараа нь ярьцгаасан. Тэгэхээр энэ бол эртнээс бодож төлөвлөсөн хорлон сүйтгэх үйл ажиллагаа байлаа. Аль намраар нүхийг нь ухуулж анхнаасаа дарга цэргийн удаг гэж ялгаа зааг тогтоож эмнэлэгт болохоор тууштай амжилтгаа хийхгүй байсныг үүнээр өөрөөр юу гэж нэрлэх вүлээ дээ. Ер нь тэр үед цэргүүдийн сэтгэл санааг унгах талаар үл анзаарагдсан атлаа чамгүй ажил хийгдэж байсан юм билээ. Эргээд бодоход тэр үед цэргүүдийн дунд зодоон зохион хулгай дээрэн байсангүй. Даргын тушаал зөрчнө гэж даанчгүй дээ. Тэгсэн атлаа цэргүүд сахилгад суун гэж учир тоомгүй. Сараар бүтэн хагас сараар суун. Юунаас болов вэ гэхээр шөндөл бууных нь жад замаг шүүг төмөр гих мэт зүйлс алга болчихно. Хариуд нь сар бүтэн хагас сарын сахилга. Бас өвчтэй цэргүүд эмнэлэгт бүхэл хар махнаас өөр идэх юмгүй тарчилж байхад өрөн маасл авдраар нь жорлон руу хийчихсэн байсансан. Ийм байтал өхөлч нэг их удалгүй татарлаа.
Хаврын майн баяраар манай 7 дугаар дивиз жагсахад ажвал намрын жагсан цэргийн 4 юм уу 3-1 орчим нь үлдсэн байж үлээ. Ийм л юм болсон юм да хүү минь.